Аз номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо Алтан тууз богино хэмжээний баримтат кино төсөл. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз. Монголын Ховд аймгийн Чамнсан хос 2 алтаа нуруутай, холбоо 3 сайхан нууртай, өвөг дээдсээс уламжилж ирсэн Монголын хөөмийн урлагийн голом тулсан газар. Энэ миний яд төрсөн нутаг болсоор өөрийн эрэхгүй хүн дотроосоо мэдрээд өөрийн эрэхгүй дуулаад хөөмөлөд сууж ямар тийм сайхан нутаг байгаа юм. Намайг Дангагийн хос гэдэг. Би одоо энэ жил 47 настай. Миний бие 1988 оноос эхлээд өнөөдрийг хүртэл 30 жил энэ хөөмийн хэмээх урлагаараа мэргэжлийн урлагийн хайзлаар хөөмөчин хэмээн дуудуулж явна. Энэ 30 жилийн 23 жилийн би Монгол улсаасаа гадна хэдийн чандад өнгөрөөсөн баг. Одоо нийт 72 орны янз бүрийн шашин шүтлэгтэй, янз бүрийн соёл урлагтай хүмүүст энэ хинч мэдэхгүй нас бүгдийн газрын урлагийг түгээх гэж өөрийнхөө амьдралыг зориулсан байна. Би тимээг хархираа хөлмөгөөр буулж хат тимээний нүд намайг тэр гайхаж харж байгаа, ирээд үнэрлж байгаа тэр нэг мэдрэмж надад их сайхан санагдав. Намайг мэдээ орсон цагаас ахгуулаад миний ах эгчнэр аав ээжнэр нутг нүгийн ах дүү нар бүгд хөөмөлдөг байсан. Миний наг зах маань ангаж намайг хөөмөч болох эхний шатыг минь тавьж өгсөн. Баг багт одоо жаргалан тарихныхаа орой дээр гараад салхитай яаж ярьцах вэ? Одоо салхины дуу чимээг амандаа яаж нэгэн химээр аялгуус тогтоох уу гэж миний хамгийн анхны одоо хөөмийн хичээл минь эхэлж байсан да. Тэгээд энэ салхины чимээг та нар мэдэрч байна уу? За яг энэ үү шиг зөөлөн яв. За дахиад эхлэе. Одоо миний наг захын хамгийн анхас надад тавьдаг байсан шаардлага маань амьсгалаа уучин болох, амьсгалаа төвчж сурах. Ингээд хүн ойлгоход энгийн юм шиг сонсох мөртлөө яг биеийн дээр ингээ хийхлээр маш хэцүү. Энэ уруул, шүд, хил тагнаа хамгийн сүүлчийн уудаар хилээ тагнаа энэ тагнааныхаа товгор яснаар зөөлөн хөргөж өгч чанга дарж болохгүй. Зөөлөн хөргөж өгч. За анхаараараа ороо и хөөмөйд чи хоолоо ингээ хавчиж шахаж дуургадаг. Хөөмөлөд дууссан хойно авсан амьсгалаа буцаага тавихад цусны даралт өөрчлөлт. Түүнээсээ болоод одоо ухаад зүнжсэн тохиолдол байна. Өөрөө мэдэхгүй 3 минут төгчдөг байсан. Одоо бид нар ингээ аягийг хажуу дэшин сав хөдөлгөөн хийж байна. Энэ нөгөө бидний суур өнгө маань зөв байна уу, тэгш байна уу гэдгийг шалгаж байна. Аяга өөдөөс амдуугаа ингэж ойртуулах хөдөлгөөн хийн гэдэг нь миний өнгө надад өөрт цэвэр сонсогдож байна. Хоолоо сүүх, юм идэх, залхихад одоо өвдөх хоосох ч юм уу. Иймэрхүүнүүд хөөмөч хүн болгонд амжих. Би энэ тамиртай бас зүүрлж болох юм. 2 сар орчмын дараа бол ер нь тэр асуудал ард үлдэнэ. Би нутагтан ирэхэд 23 жилийн өмнөх миний мэдэрдэг байсан мэдрэмж, миний сонсдог байсан аялгаа, миний хардаг, биширдэг, бахархдаг байсан өвгчүүл, агуунд нь нуугдаж хөөмөлдөг, сүүдэртэн сууж хөөмөлдөг хэдэн моднууд маань байхгүй болчихжээ. Өвгчүүд нь тэнгэр руугаа явж сайхан байгаль нь бас их сүйтгэж. Хөгшчүүлийн тэр хээрийн сургалтын аргаар заадаг байсан аргын хамгийн сүүлчийн төлөөлөл нь баргаж би энд үлдэнэ. Энэ бас миний хариуцлага. Энэ урлагийг яг тэр мөн чанараар нь байлгахын тулд
өөрийнхөө шавнырыг яг энэ байгаль дээр нь, яг энэ салхин доор нь, яг энэ уулын дунд нь, энэ усан дунд нь одоо цаашид би одоо цаандаа.